Дэлхийг дөргиж ясан энэ 7 залууг мэднэ л эцтэй. Октын шүтэн олон улсын жинхэнэ од гэгддэг BTS хамтлагийн амжилтын ард харин юу байдгийг та мэдэх үү? BTS буюу Bangtan Sonyeondan нь 2013 онд дебют хийсэн бөгөөд тэдний амжилт нь зөвхөн дуунаас бус фэнүүдтэйгээ харилцах чадвар, контент бүтээх арга, өвөрмөц түүхэнд суурилдаг. Тэдний дуу, клипүүд гоё ганган гэлцэл байхын хажуугаар залуусын өдөр тутмын амьдрал, өсвөр насны сорилт, өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн асуудлыг нь хүнддэг. Тиймээс сонсогчид өөрсдөө тэдний түүхээс олж харж чаддаг юм. BTS-ийн амжилтын нэг нууц нь storytelling буюу түүх өгүүлэх чадварт оршдог. Тэдний бүтээсэн ертөнцийн комик, ном, тоглоом, дөрүүдээр дамжиж фэнүүдийг зөвхөн дуугаар биш төрөл бүрийн контентоор татдаг. Жишээ нь хамгийн үзэсгэлэнтэй мөчүүд буюу The Most Beautiful Moment in Life зурлал нь хайр, хаахцал, нөхөрлөл, өсвөр насны амьдралыг тусгаснараа онцлог. BTS фэнүүдийг хизээж удаагүй үргэлж сонирхолтой байдаг. Comeback хийх бүртээ шинэ өнгө төрх, шинэ концепттай гарч ирдэг нь үнэхээр догтломоор. Олон улсын фэнүүдийн идэвхтэй оролцоонд BTS-ийн амжилтын гол хүчин зүйлсийн нэг. Weverse, Twitter, TikTok, Instagram гэх платформ дээр фэнүүд стрим хийж, cover бүжиг, theory бичлэг хийх замаар идэвхтэй оролцдог. Энэ нь зөвхөн сонсогчдыг татах төдийгүй BTS-ийн контентийг viral болгож дэлхийд даяар түгээдэг байна. Мэдээж энэ бүх амжилтын цаана тэдний ууггүй хөдөлмөр, өндөр түвшний бэлтгэл, тууштай зам байгааг дурдахгүй байхын аргагүй. Өнөөдөр BTS зүгээр нэг хамтлаг биш, олон улсын соёлыг төлөөлж түүх бүтээж буй феномен билээ. Тиймдээч BTS хамтлаг Солонгосын хөгжмийн салбарын хамгийн олон дээсэн буюу Grand Prize шагналыг хүртэж, Guinness-ийн хэд хэдэн рекордыг эзэмшиж, Billboard чартуудыг тэргүүлж, Америкийн нэгдсэн улс болон Их Британд Diamond сертификат хүртсэн ба энэ бүхэн гаргасан амжилтынх нь ердөө нэгэн хэсэг юм. Нэрээ энэ онд BTS хамтлагийнхан маань цэргийн албаа амжилттай хааж дуусгасан. Хэсэг зуур намжин байсан гишүүд маань эх жилийн эхний хагаст Дуулан шугантайгаар эргээ ирэлтээ хийх гэж байна. Удахгүй хамтдаа ээлжид тесрэлтээр нь уулзцгаая.